Улсын өөрчлөлт хөлбөмбөр үндэсний форум боллоо. Ормозын хоолой дэлхийн нефтийн үнэнд хэрхэн нөлөөлөв? Авилгалтай нэмэлт газрын олон нийтийн зөвлөл ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Манай улс хөлбөмбөрийн бүтээмжээрээ олон улсын дунджаас 3 дахин бага байна. Орой минь төргийн үзэгчтэй шинэ 7 шинэ сарын минь төргийн цаг 7:10 болсон байна. Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хүргэе. Ойрох дорнод дэх нөхцөл байдал намжиж шинж ажиглагдахгүй байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Өнөөдрөөс Ливан дахь Хизбалла бүлэглэл болон Израилийн хооронд мөргөлдөөн үүсэж эхэлсэн байна. Иран дараагийн дээд удирдагчийг сонгох шилжилтийн зөвлөл байгуулагдсан ч Вашингтонтой яриа хэлцээр хийх бодолгүй байна. Үүний улмаас мөргөлдөөн цааш үргэлжилсээр байвал нефтийн үн огцом өсөж $100 давж магадгүй гэсэн таамаглал байна. Энэ нь ойрох дорнодын нефт экспортлогч улс орнууд цаашлаад Ираны нефтийн экспортын дийлэнхийг авдаг манай хойд урд хөршүүдэд хэрхэн нөлөөлөх боломжтойг харцгаая. Өнөөдөр бол Америк нэгдсэн улс Израилийн цохилтын дараах арилжааны эхний өдөр юм а. Хөрөнгийн биржүүд нэгснээс хойш Брент төрлийн нефтийн үн 13% хүртэл огцом өсөж, үд дунд өсөлтийнхөө тодорхой хэсгийг алдаж, баррел нь ойролцоогоор $77 хүрч тогтворж байна. Шинжээчдийн хувьд ерөнхийдөө дараах 2 таамаглалыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт мөргөлдөөн намжуул нефтийн үн баррел нь $80 орчимд тогтворж байгаа. Хоёрдугаарт мөргөлдөөн хурцдаж ормосын хоолой хаагдвал нефтийн үн баррел нь $100 хүрэх. Ормосын хоолой орчимд арилжааны хөлөг онгоцны хөдөлгөөн бараг зогссон байдалтай байгаа. Reuters агентлагийн мэдээлснээр нэм гарагт ормосын хоолой орчимд Персийн булангийн нээлттэй усанд түүхийн нефт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан дор хаяж 150 танкер зангууга болгожээ. Одоогийн байдлаар Иран ормосын хоолойг хаагаагүй байгаа ч гэлээ Оманы ойролцоо явж байсан хөлөг онгоц халдвад өртсөнтэй холбогдуулан усан онгоцод хоолой орчмоос зайлсхийж эхэлсэн байна. Иран улсын нефтийн экспортын зах зээлийн тухайд Иран нь батлагдсан нөөцөөрөө дэлхийд 4-р ордог. 170 тэрбум баррел буюу дэлхийн нийт түүхийн нефтийн ойролцоогоор 9%-ийг эзэмшдэг байна. Энэхүү үзүүлэлтээр Венесуэл, Сауди Араб, Канада улсын дараа орж байгаа. Мөн Иран нь ОПЕК-ийн 4 дахь том нефт үйлдвэрлэгч. Олон 10 жилийн улс төрийн докторгүй байдал, дайн, хориг арга хэмжээний улмаас Ираны нефтийн үйлдвэрлэл 1974 онд өдөрт 6 сая баррел хүрч байсан оргил үеэсээ буурч ойролцоогоор 3.5 сая баррел болоод байгаа юм. Иран нь баруун улс орнуудын хоргийн улмаас Орос, Хятад, Энэтхэг, Афганистан зэрэг цөөн хэдэн улсууд руу нефтээ экспортлдог. Үүнтэй холбогдуулан Орос улбаны улсын гадаад хэргийн яам мэдээлэл гаргаж ормосын хоолойг усан тээвэрт хаах нь дэлхийн нефт хийн зах зээлд ноцтой тэнцвэргүй байдал үүсгэж болцошгүйг анхаарууллаа. Орос улбаны улсын Кремлийн тусгай төлөөлөгч Кирилл Димитриев Бим гарагийн орой X платформ дээр удахгүй нефтийн үн баррел нь $100 давна гэж анхааруулсан байна. Гэхдээ Орос улсын хувьд Ираны нефтийн экспорт тасалдвал хохирол амсах гэхээс илүүтэй харин олон улсын зах зээлд нефтийн үн өсвөл ашигтай байж болно. Учир нь Орос улбаны улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг нефтийн экспортоос олох орлого эзэлдэг байна. Үүн дээр нэмээд Иранаас нийт нефтийн импортын 13%-ийг авдаг байсан Хятад Оросоос авах импортоо нэмэгдүүлэх магадлал өндөр байгаа юм а. Мөргөлдөөний өмнө Хятад улс нь Ираны олон улсын хоригт өртсөн түүхийн нефтийн 90 орчим хувийг импортлдог байсан. Хятадын эрэлт хэрэгцээний нөлөөгөөр Иран 2020-с 2023 оны хооронд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ ойролцоогоор 1 сая баррелаар нэмэгдүүлсэн байна. Тиймээс одоо үүсэж байгаа мөргөлдөөний улмаас Ираны нефтийн экспорт удаан хугацаанд огцом багасвал Хятад хамгийн түрүүнд хохирч болцошгүй улс байгаа юм. Ираны асуудлаас ч өмнө энэ оны ихээр Хятадын далайн тээврээр авдаг нийт нефтийн 4 орчим хувийг бүрдүүлдэг байсан Венесуэлийн нефтийн урсгалд зогсоод байгаа. Энэхүү алдагдал нь Хятадын нефт боловсруулах үйлдвэрүүдийг Ираны хямд үнэтэй, гэхдээ хүнд төрлийн нефт рүү түлхсэн ч одоо ийхүү Ираны нефтч гэсэн тасалдах эрсдэлтэй болоод байгаа юм. Хямд үнэтэй эрчим хүчний урсгал урт хугацаагаар зогсноо гэдэг нь Хятадын эдийн засагт инфляцийг өдөөж, үйлдвэрлэлийн гарцыг хумих эрсдэлтэй гэж шинжээчид таамаглаж байна. Reuters агентлагт ирсэн мэдээллээр одоогийн байдлаар Хятадын бие даасан нефт боловсруулах үйлдвэрүүд агуулгах болон хөлөг онгоцон дээр хадгалагдаж байсан хямдралтай Ираны хүнд төрлийн нефтийг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн гэлээ. Өнгөрсөн 7 өдрийн Бэм гараг буюу 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн Америк нэгдсэн улс Израилийн хамтарсан цэргийн тусгай ажиллагаанаас үдэн ормозын хоолой дох нефт байгалийн шингэрүүлсэн хийн тээвэрлэлд саатад байгаа.
Тэмцэлдэгч талуудын харилцан довтлохоо цэрэг дайн геополитикийн энэхүү асуудлаас үүдэн газрын тосны эрэлт нийлүүлэлт ханшийн өсөлтөд ямар сөрөг нөлөө авчрах, дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэдг нь олон улсын анхаарлын төвд байна. Ялангуяа дэлхийн газрын тосны хамгийн том импортлагч манай урд хөршийн нефтийн хэрэгцээнд энэ сөргөөр нөлөөлвөл манай улсад ямар харилцан хамаарал үзүүлж болох талаар тодруулсныг одоо хүргье. Персийн булангийн орнууд буюу дэлхийн газрын тос олборлагч голлох улсуудын хувьд Хормузын хоолой худалдаа геополитикийн чухал байршлаа. Дэлхийн түүхийн нефтийн 30 орчим хувь, байгалийн шингэрүүлсэн хийн 20 орчим хувь энэ хоолойгоор тээвэрлэгдэж дэлхийн зах зээлд тэр дундаа Азийн хэрэгцээний 80%-ийг хангадаг. Иран улсын түүхийн нефт экспортын гол худалдаа авагч бүгд найрамдах хэд дардулсан. Иран улс урд хөршийн нийт нефтийн хэрэгцээний 13%-ийг дангаар хангадаг. Тэгвэл Ираны исламист тэглэмийг түлхэн унгаах зорилготой гэгдэж буйч нөгөө талаар бүгд найрамдах Хятад улсын эдийн засаг зочроо өгөх зорилготой Америк нэгдсэн улсын геополитикийн ээлжид нүүдэлгэж олон улсын хэвлэлүүдийн дүгнэж буй энэ цэргийн тусгай ажиллагаа дам нөлөөгөөрөө бүгд найрамдах Хятад улс Оросын холбооны улсаар дамжин манай улсад хэрхэн нөлөө үзүүлж болох талаар судлаачид тодрууллаа. За ялангуяа Ираны хувьд аваад үзэхэд хамгийн том худалдаа авч нь бүгд найрамдах Хятад улс. Бүгд найрамдах Хятад улсын нийт нефтийн хэрэглээний одоо түүхийн нефтийн 70 орчим хувийг импортоор авдаг. Импортын хараа одоо бас хараат байгаа. Нийт импортынхаа бас 13 орчим хувь нь Иранаас авдаг. Хэрвээ энэ цаашдаа ингээд удаан үргэлжлэх юм бол мэдээж бүгд найрамдах Хятад улсын хувьд эдийн засагт нэлээд том хэмжээний бас нөлөөлөл үзүүлж эхлэх магадлалуудын талаар Хятадын болон бусад судлаачид өгүүлж байна. Гэхдээ тийм удаан үргэлжлэхгүй байх. Яагаад гэвэл эн чинь тэр зөвхөн Иранаас гадна бусад энэ импортлагч, экспортлагч улс орнууд бүгднгийнх нь эрх ашигт нөлөөлнө. Жишээ нь Америк нэгдсэн улс гэд Персийн булангаас нийт түүхийн нефтийн бас 8 орчим хувийг 25 онд импортлж авсан байсан. Тэгэхээр бүгднгийн эрх ашиг бас энэ рүү нэгдэж байгаа учраас энэ Хормузын хоолой тийм удаан байдлаар хаахгүй хаа гэж бодож байна. Богино улсын дунд хугацаанд тийм том хэмжээний нөлөөлөл манай улсад бол манай улсын хэрэглээ талд бол харьцангуй тийм дарамт багтаа байх. Яг бол бид Оросын холбооны улс буюу Ангарскийн ойрхоноос авдаг 27 хүртэл Монгол Оросын хооронд нефт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ өвчин төгөлдөр байгаа. За ялангуяа дээрээс нь бид бол түүхийн нефт авдаггүй. Бэлэн одоо яг эцсийн бүтээгдэхүүн авдаг. Олон улсын эдийн засгийн шинжээчид томоохон хэвлүүд Персийн болон үсэд буй дээрх докторгүй байдал нь дэлхийн зах зээл дунд болон богино хугацаанд хүчтэй нөлөөлөхгүй гэж үзэж байна. Ингэж дүгнж болох нэгэн гаргалгаанд бүгд найрамдах Хятад улс стратегийн нөөцөө маш сайн бүрдүүлсэн. Одоогийн байдлаар бүгд найрамдах Хятад улс 1.3-аас 1.4 тэрбум баррел нефтийн нөөцтэй байгаа буюу энэ тус улсын 90 хоногийн нөөц юм а. Түүнчлэн Хормузын хоолой тээвэрлэлт саацсан явдал нь олон орны эрх ашигт нөлөөлөх учраас удаан үргэлжлэхгүй гэж судлаачид дүгнэж байна. Ингэж дүгнэгч үндэслэлтэй 2025 оны 6 сарын 13-наас эхэлсэн мөргөлдөөний үеэр Иран улсын зүгээс Хормузын хоолойг хаах бойкот хийх гэж оролдсон боловч томоохон гүрнүүдийн шахалд 3 дахь улсуудын зуучлалаар амтсан байдаг. Улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын нам эдгээр өдрүүдэд намынхаа бүтцэд салхи оруулж, гишүүд дундаасаа явуулахыг нь явуулж, элсэх хүсэлтийг нь элсүүлж байна. 3 хоногийн өмнө амар уйсгалан булган туяа зэрэг төрд болоод намдаа өндөр алба хашиж байсан хүмүүсийг намынхын гишүүнчлээс дүтгэлзүүлэх тухай мэдээлэл олонний чихийг сортойлгосон. Харин өчигдөр Монгол Ардын нам 105 жилийн ойгоо тохиолдуулан шинэхэн гишүүдэд баталгаа гардуулсан нь мөн л сэдэв болоод байна. 3 сар гаруй өмнө Монгол Ардын нам 31 дэх их хурлаараа намын дарга сонгосноос гадна намын үзэл баримталтаач мөн өөрчлөлт оруулж байгаагаа зарласан. Тодорхойлбол зүүн төвийн социал-демократ намаас төв рүү чиглэсэн бодлого баримтлах гэж байгаагаа намын гинсэг Содбаатар нь мэдгдсэн. За намын дарга учрлын хувьд эдийн засгийн эрхчлөө, бизнесийн эрхчлөө зэрэг барууны чиг баримжаатай зүйлсийг сүүлийн үед ихээр ярих болсон. Урд нь манай нам социал-демократ үзлийн үнд зүйлийн одоо суур болж байсан шударгаас юуныг эрхчлөө гэж хэлдэг байсан бол энэ дээр тусгаар тогтнол бол энэ усын туурам тусаар бие даасан байдал бол Монгол Ардын намын үнд зүйл юм а гэж оруулж ирж байгаа. Энэ бол идеологийн нэлээд том өөрчлөлт. Нэгснээ бид нар зүүн төврөөс төв рүүгээ шилжиж чинь гэсэн үг. Төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн удаг агуулгад дээр үндэслэх нь эдийн засгийн эрхчлөөний замын суур дэвсгэр юм а. Хувийн өмчмөр бизнес халан дүрмгэлдэг үндсэн хууль үл нийцэх
Төвийн дарангууллаас хувийн хэмшил иргэдэд чөлөөлнө. Дархар үндэстэй үйлдвэрлэлийн төсөвтөө өмч өргөө тоож дийлэхгүй төрөөс хувийн хэмшил иргэдэд зах зээл орон зайг чөлөөлөх болно. Монгол Ардын намын удирдлагуудын ярьж байгаа энэ өөрчлөлт шинжилэлт нь зарим хүмүүсийг Монгол Ардын намд элсэхэд нөлөөлсөн байна. За өчигдөр болсон эрх баригч намын 105 жилийн ой эх орончдын өдрөөрөл гэхэд Монгол Ардын намд 39 хүн шинээр элсжээ. За эдгээр хүмүүс дундаас хэд хэдэн хүн олонний анхаарлыг татсан. Тухайлбал Монгол Ардын намыг шүүмжиж бодлогын асуудлууд дээр хүчтэй дуугарч, за либерал үзэл санааг эрхэмлдэг нийтлэлч Булар Эрдэнэ Монгол Ардын намд элсжээ. За мөн урлагийнхан дундаас уртын дуучин Алтан Жаргалч мөн Монгол Ардын намд нэгтлээ. За түүнчлэн Булган аймгийн Хангал сумын малчин Эрдэнэ улан Монгол Ардын намын баталгаа гардаг болсон. Намын даргын хэлдэг чөлөөлт, дөрвөн чөлөөлтийн эдийн засгийн чөлөөлт гэдэг бол малчны хотод малчин өрх айлд очих маш чухал хэрэгцээ шаардлага байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр Монгол төрийн бодлого Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, засгийн мөрийн хөтөлбөр болж цаашаа Монгол төрийн бодлого болж энэ малчид руу чиглэсэн Монголын мал аж ахуй руу чиглэсэн цогц шинжилгээний ажлуудыг одоо хийж хэрэгжүүлж эхлэхээр бас ингэж яригдаж за малчдын төлөөллийг бас ингэж оролцуулж байгаа нь туйлын их баяртай байна. Эрх чөлөөг сахин хамгаалах, зэрэг мандуулах, хувь хүний бүтээх, хөгжих боломж ба хүсэл эрмэлзлийг чөлөөлөх үзэл санаагаа нэн тодорхой бүрэн дүүрэн эрмэлзэлтэй илэрхийлж байгаа. Намын залуу дарга учирлын чөлөөллийн уриалгад би мөн үзэл бодол итгэл үнэмшлийн хувьд нэгдэж байгаа. Намын дарга учрал даргыг дэмжих шалтгаан бол надад бас байна. Залуу хүний хурц, соргог, дайчин зан чанар дээр би бол энэ цаг үед нэгдмээр санагдаж байна. Монгол Ардын намын дарга учрлын баримтаж байгаа бодлого хувь хүнийх нь үзэл баримталтай нийцсэн учраас за Монгол Ардын намд элсэж байгаа тухайга эдгээр хүмүүс ярьлаа. За улс төрийн уган хүчний гол үзэл баримтал ийхүү өөрчлөгдсөн нь шин залуу хүчээр хаяагаад хэлэх боломжийг нээж харах хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Энэхүү Монгол Ардын нам шинэхэн гишүүдтэй Улаанбаатар гардуулж байхад арчилсан намч мөн Сэнхэр гэргээгээ олгосоор байна. Үндсэндээ улс төрийн намын тухай хууль шинжлэгдсэнтэй холбоотой нэг хэсэгдээ л намуудын дотоод шинжилэл хийгдэж намд элсэх мод үргэлжилсээр байх нэ. Арчилсан намын зүгээс нээлттэй зэгцтэй арчилсан нам гэх үндэсний аяныг эхлүүлж намын гишүүдтэй арчлын гэргээг гардуулсаар байгаа юм а. Ардчилсан намаас шинэ гишүүдтэй ардчилын гэргээ гардуулж байгаа зургуудаа нийтэлсээр байна. За энэ дунд 18 насныхаа төрсөн өдрөөр ардчилын гэргээ гардаж авсан охиноос эхлээд Сүхбаатарын талбай дээр Чингисийн хөшөөний өмнөхөн ардчилын гэргээ гардсан ахмад нас нь ч байна. За эдгээр хүмүүс дунд урлаг соёлынхны төлөөлөлж байна. За тухайлбал жүжигчин Отгон Цэцэг ардчилсан намын гишүүн болжээ. За ардчилсан намын удирдлагуудын зүгээс ардчлалыг эрхэмлэж чөлөөт зах зээл, бизнесийн эрх чөлөөг дэмждэг бүх хүмүүс ардчилсан намд элсэх нь нээлттэй гэдгийг хэлж байлаа. За түнчлэн байсгийгээд тарж бутарж таалцаж хэрэлдэж тамга тэмдэгний хэрүүл хийдэг ардчилсан нам цаашид зарчим дээр суурилсан эв нэгдлээ хангаж ажиллана гэлээ. Эв нэгдлэр энэ бүгдийг бид нэ даван гарна гэж бодож байгаа. Зөвхөн эв нэгдэл бас биш шүү. Зарчим суурьтай, үнэт зүйл суурьтай. Тэгвэл бид нар ямар үнэт зүйлүүдийг арчилсан намын хувьд эрхэмлэдэг вэ гэдгийг бас та бүхэн бас хэлүүлтгүү мэдж байгаа. Арчилсан намын хувьд чөлөөт зах зээлийг, нээлттэй нийгмийг, хуулийн засаглалыг, шударга ёсыг эрхэмлсэн энэ үнэт зүйлийг бид нар зарчим гэж үзэж байгаа. Энэ зарчим суурьтай болоод бүгдээрээ эв нэгдлээ хангах ёстой гэдэг ийм бодлогын хүрээнд бас ажлууд явагдаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Нөгөө төгөөр ардчилсан нам захимжилтад шилжиж байгаагаа зарласан. За энэ хүрээндээ намын гишүүний бүртгэлээс эхлээд бусад үйлчилгээ мэдээллүүдийг багтаасан ан цэгийн сайтыг ашиглаж эхэлсэн. За гэтэл энэ сайт руу нэвтэрч регистрийн дугаараа оруулахад тухайн хүний гэрийн хаяг, байр, орц тоот зэрэг хувийн мэдээллүүд нийтэд ил гарч ирж байгаа нь шүүмжлэл агуулсан. Энэ тухай цахим орчинд шуугиж эхэлсэн даруйд төд удалгүй засварлаж хэвэн болгосон байдаг. Мэдээлэл нь хуулийн хүрээнд буюу Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15-ыг та бүхэн харах ёстой. Тэгэхээр энэгээр цахимаар ирсэн мэдээлэл учраас бид нар хууль ёс мэдээлэл биш. Нөгөө талдаа ардчилсан нам иргэдийн одоо энэ хувийн мэдээллийг өөрснөө задруулсан ийм одоо зөрчил юм уу сөрөг зүйл бол байхгүй. Гол нь иргэд өөрснөө орж үзчихэд өөрснийхөө мэдээллийг өөрснөө сошиал сүлжээгээр дамжуулаад ил болгосонтой холбоотойгоор бид нар бол зохицуулт хийсэн байна.
Намын гол цусны эргэлт болсон гишүүдийнхээ тоог нэмэхийн төлөө ардчилсан нам үндэсний хэмжээний аян зохион байгуулж байна. За үүнд нь улсын хурлын чуулган завсарсан энэ өдрүүдэд улсын хурлын гишүүд Монголайлан оролцож байна. Дараагийн мэдээг хүргэе. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 10 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжилж нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцлээ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах. За мөн асуудал танилцуулагдсан. За Улаанбаатар хотод өвлийн улиралд амралт зугаалгын үйл ажиллагаа явуулж болох шинэ цэцэрлэг түрээлэн байгуулахаар нэг аж ахуйн нэгжийн санаачлагын дагуу энэхүү жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн зүгээс мэргэжлийн компани байх, түнчлэн газар олголтын асуудал болгоомжтой хандахыг нийслэлийн засаг даргын орлогч даваа талаад анхааруулж байлаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Хиймэл оюуны 90 үе эхэлж байгаатай холбоотойгоор ажлын байр өөрчлөгдөж, хөдөлмөр эрхлэлт улам бүр багасах хандлагатай болж байна. Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн талаар бид шинээр зохиц бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Тиймээс гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам санаачлан хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр сэдвийн доор үндэсний форум зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гол зангилаа төр хувийн эрхлийн түншлэл. Салбарын яамны хувьд 2026-аас 2027 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлжээ. За энэ үйл ажиллагаанд 106.6 тэрбум төгрөгийг зарцуулж, за үүнд 103 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ дан ганц залуучууд бус өрхгээр ахмад астангээд бүх талуудыг хамруулна гэсэн юм а. За тухайлбал бизнес инкубатор, дагалдангаар ажиллах ажлын байраар хангадах, ажил турших зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэлээ. За саяхан манай яамнаас бид нар Монгол улсын бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсрууллаа. Харьцангуй сайн, гэхдээ хөдөлмөрлөл эрхлэлтэд бид нар дэмжихгүй бол бүтээмж буурж байна гэсэн судалгааны дүн гарсан. За бүтээмж буурахаар зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүн унаад гэсэн. Тиймээс бид нар одоо цагтаагаа зэрэгцээд бид нар бүтээмжээ сайжруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийг бид нар дэмжих. Одоо саяны огт хөдөлмөрийн харилцаанд оролцох байгаа 110 мянган иргэдээ бид нар яаж чадварчулж дахин сургаж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх үү гэдэг бодлогыг хамгийн түрүүнд хийх шаардлагатай. Монголд маш олон ихтэй сургууль төгссөн хүмүүс байгаа ч ажлын байран дээр ур чадварын хувьд тэнцэхгүй. Их сургуулиудын сургалтын чанарын асуудал муу байгаа нь хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлж байна. За тиймээс төр ажил олгогчтой хамтран ирээдүйд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байхыг тодорхойлж, үүнд таарсан мэргэжилтнүүдийг зах зээлтэйг уялдуулан ихтэй сургуулиудад бэлтгэж, хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр эрхлэлтэд хүл нийлүүлэх нь зөв гэж салбарын мэргэжилтнүүд санал бодлоо хөрвүүллээ. Одоо уул уурхайн компани, хөдөө аж ахуйн компани, үйлчилгээний одоо ажил олгогчдыг төлөөлсөн, албан ёсоор төлөөлсөн тэр төлөөлөх байгууллага нь боловсролын салбартаа харилцаж эхлэх хэрэгтэй. Нэг хэлээр бид нар ярьж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол боловсролын одоо сургалтын байгууллагууд, жишээлбэл их сургуулиуд, коллежууд хөдөлмөрийн зах зээлийг судлаад, за энэ мэргэжил 4 жилийн дараа идэхгүй болно. Одоо хамгийн гол нь шүү дээ их сургуулиуд, коллеждууд тулгамдж байгаа том асуудал нь 5 жилийн дараа, 4 жилийн дараа, 3 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл дээр гарах хүнийг урьдчилж харж бэлтгэх хэрэгтэй болдог. За зарим хувийн хөгжлийн зүгээс янз бүрийн хөтөлбөрүүдэд мөнгө өрхийн оронд татварын хувь хэмжээг тэнцвүүлж, зарим тохиолдолд чөлөөлөх нь илүү бодиттой хувь нэмрээ гэдгийг ч хэлжсэн юм. За өнөөдрийн форумд төр хувийн хөгжлийн 300-аад оролцогч өөрсдийн саналаа нэгтгэлээ. За тэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүү, ур чадварын нийцэл, технологийн нөлөө, ирээдүйн ажлын байрны чиг хандлага зэрэг асуудлыг панел хилцүүлгээр хөндлөн ярилцаж, бодлогын болон практик шийдлийн талаар санал дэвшүүлсэн юм а.
Гадны өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа ажилтан 1 минутад 3-аас 5 ширхэг тоос хүрж байна. Харин Монголд 1 ширхэг. Энэ монгол хүн ажилдаа хойрог удаандаа бус сар жилээр хувьсан өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан бодлого дутагдсны илрэл гэж салбарынхан дүгнэлээ. Энэ талаар хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр үндэсний форум дээр хэлэлцсэн байна. За эрүүл мэндийн салбарын ажилчид хэр их хүн үзэж эмчлэн яг тэр чинийгээрээ цалинждаг болоод баггүй хугацаа өнгөрч байна. За гэвч ийм байдлаар салбарын бүтээмжийг үнэлэх нь учир дутагдaltaй байсныг зарим нэг жишээнээс харж болно. За тухайлбал халдвар төвчин судлалын үндэсний төв дээр халдвар төвчин дэгдчихэл байвал за ажилчид нь нааштай. Учир нь халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдхийн хэрээр эмчнэр илүү цалинжна. Харин эсвэргээр хүн бага байвал инженерийн өчүүхэн цалин авна гэсэн үг. За эрүүл мэндийн салбарын ганцхан энэ жишээ Монгол улс хүмүүн капиталын хөтөлбөрийн бүтээмжийг хэрхэн яаж үнэлэх учраа олохгүй байгааг харуулж байна. Монгол улс маань өөрөө цалин усны талаарх баримталж байгаа үндэсний жинний тийм бодлого байр суурь гэж байхгүй. Одоо төрөөс цалин усны талаарх баримтлах бодлогын баримтч гэж өөртөө байсан. Эннийх нь хугацаанд дуусаад 2-3 жил болчихсон. Харамсалтай нь яг энэ бодлогоо одоо хүртэл бид нар дүгэн чадаагүй л явж байгаа. Шинээр бодоо бид нар босруулах хэрэгтэй. Тэгээд нөгөө төгөөр яг одоо шил магадгүй одоо шил зөвхөн зах зээлийн онлын дагуу эрэлт нийлүүл дээр цалин усны систем эдийн засгийн салбар болгон дээр тогтно гэвэл энэ бол бас нөгөө талдаа өрөөсгөл болж байгаа. Энэ маань өөрөө яаж байгаа нөхөөр нөгөө нийгэмдэр их одоо шил сая одоо босрол эрдэмтэн дээр гарч байгаа маш том хөдөлгөөнүүд бий болж шүү дээ. Энэ чинь өөрөө яаж байгаа нөхөөр цалин усны системийг тогтоож байгаа механизм маань өөрөө буруу байна гэдгийг л одоо нотлон харуулдаг байгаа нэг хэлбэр л дээ. Хүмүүс ер нь одоо яаж ажилтаа болох уу, яах вэ хүүгээ бодоод ирсэн. Гэтэл тэр хөдөлмөрийн зах зээл гэдэг зүйл чинь хоёр зүйлээс бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ зах зээл дээрх тэнцвэрийн байдал одоо би түрүүн хоёр салбараа жишээ авч хэллээ. Тэр тэнцвэрийн байдал алдагдаад байгаа явдал нь л одоо хөдөлмөрийн зах зээл дээр нөхцөл байдал муудаж байгаа нь эргээд манай эдийн засгийн бүтэцтэй холбоотой байна. Хөдөлмөрийн зах зээл дээр 1.3 сая иргэн цалинтай ажил хийж байна. За харин үлдсэн 2.2 сая хүн ажил хийдэггүй. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 3/1 нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна. За харин нөгөө талд их сургуулиудаас нийлүүлэгдэж байгаа ажиллах хүчний 53% нь мэргэжлийн бус. Инженер мэргэжлэр сургууль төгссөн нэг компанид маркетингийн менежер хийж байгаа нөхцөлд мэргэжлийн бус ажилчнаас бүтээмж гаргахын тулд ажил олгогч эхний хэдэн жил байдгаа шахаж байна гэлээ. Өнөөдөр Монгол орны эдийн засгийн хойш татж байгаа нөхөр бид бас энэ боловсролын салбарын хоцрогдол эсвэл оновчтой шаардлагатай тэр хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг нийлүүлж чадахгүй байгаатай тэр холбоотой байдаг. Тийм учраас ажлын байран дээр нөгөө аж ахуйн нэгжүүд, хувийн компаниуд, төрийн компаниуд ялгаа байхгүй нөгөө гаргаж ирсэн хүний сургасаар адил өрсөлдөж байгаа зах зээлдээ хоцрогдоод ингэ явдаг. Тийм учраас энэ бол төрийн бодлогын хувьд нэлээд томор авч үзэх ийм салбар болчиход байна. Манай улсад цалин усны бүтээмжид эзлэх хувь маш бага буюу за нийт баялагын 29.5% нь цалин болдог. Харин энэ хувь хэмжээ хөгжингүй улсад 60-аас 70, харин манайх шиг хөгжиж яваа орнуудад 40-аас 50% байдаг. Нэг үгээр байгалийн баялагаас олсон орлого хүрэх ёстой газараа хүрэхгүй байгаа учраас төрөөс баримлах бодлогыг ингэж тодорхойлжээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг тийм ер нь бол би одоо өөр нэгс орон байргуул явж байгаа. Тэгээ би одоо 30 нас хүрсэн явж байгаа. Тэгээ ингээд өөрөө ч орон байраа авах боломжгүй, орон сууцаа хангах боломжгүй 30 та явж байхад манай ээж аав бол аль хэдийн үеийн насан дээр бол амьдралд тогтцоо явж исэн шүү дээ, тийм. Байр орон сууц, нийгмийн халамж, нийгмийн баталгаа маш сул байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол баялагын хулгайтай тэмцэж, нүүрсний хулгайтай тэмцэж, хулгайлагдсан баялагийг зөв зохицуулалтанд оруулж одоо энэ хүү нийгмийн баталгааг хангах энэ засгийн төрийн бодлогыг баримтлаад ингээд энэ засгийн газар явж байгаа. Монгол улсыг залуучуудын орн гэж нэрлэдэг харамсалтай нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын тоо 2012 оноос хойш тасралтгүй хүрчээ. За ажил хийх боломжтой 100 залуусаас 62 нь л ажил хөдөлмөр эрхэлж байна. Хотын дарга Нямбатар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үг хэлэхдээ анхны жишээг 20 минутын хот Сэлб дид төв дээр нийслэлийн ипотекийн бүтээгдэхүүн гаргана гэлээ. Багш эмч нарт 10%, бусад хүмүүст 20% урчилгаатай, 8% хүүтэй, 15 жилийн хугацаатай ипотекийн зээл олгоно гэлээ. Сэлбийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажил 2027 оны 3 дугаар улиралд дуусна. Заавал эхнэр нөхөр хоёрт ипотек олгоно, салах юм бол ипотекэнд түрээсийн гэрээ болж хувирна гэж мэдгдлээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Авилгын индексээр 10 байраар ухарч дэлхийд шившгэ дэлгэж байхад ганц үг ган хийгээгүй авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөл өнөөдөр ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа хэвлэлийн хурал зарлаж мэдгдлээ.
Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилсан нь улс төрчдөд хариуцлага тооцох тогтолцоотой болно гэж тэд үзэж байна. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл нь хариуцлагатай байх, хариуцлага тооцдог болох, нийт иргэн улсын ашиг сонирхлыг баримталдаг болоход зайлшгүй шаардлагатай байна. Ангиснээр авилга ашиг сонирхлын зөрчлүүд буурна гэх байр суурийг тус зөвлөлөөс илэрхийлж байгаа юм а. Бидний одоо хариуцдаг, бидний хяндаг одоо тэр авилгын индекс гэдэг нэг асуудал байгаа. Энэ яагаад жил болгон энийх олон ингээд ерөн сайжирдаг юм бэ? Тэрний чинь нэг чухал асуудал бол ерөөсөө энэ төрийн нэр хүнд, төрийн хариуцлагатай байдал, хууль шүүхийн өмнө тэгш байх асуудал. Мөн одоо энэ ардчил, энэ бүхэл асуудал чинь холбогдоод, улс төрийн манлайл гэдэг юм чинь холбогдоод энэ чинь араас нь чангааж байдаг юм аа. Тэгэхээр энэ хууль батлагцаар нийгэмд бол бас асар том одоо эерэг үр дүн авчирна гэдээ одоо бид үзээд байгаа. Одоо нийт иргэд яаж амьдарч байгаа манай улс ямар байгаа юм бэ гэдэг нь өнөөдөр хүртэл явж ирсэн төрийн түвшинтэй гаргасан алдаатай салшгүй холбоотой. Тэгэхээр эдрийг эргүүлэн татдаг бол хариуцлага тооцъё гэж байгаа нь өөрөө зүгээр эргүүлэн татаад орхичих биш гаргасан алдаанд нь хариуцлага тооцдог болох ийм одоо хуулийн санаачлал гарч ирж байгаа нь одоо бидийг дэмжихэд хүрэж байгаа. Дэмжихөөс зөөр арга байхгүй. Авилгын тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийг улсын хурлаас томилдог. За хамгийн энгийнээр хэлэх юм бол авилгын тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой бүтэц. Улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байж олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл Монгол улс авилгын төсөөлийн индексээрээ 182 улсаас 124-т чагсаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд энэ үзүүлэлтэд анализ хийж олон нийтэд авилгын тэмцэх газрын үйл ажиллагаа хийгээд улс орны авилгын эсрэг тэмцлийн талаар хийсэн мэдээлэл бий юу? Олон нийтийн зөвлөлд би өнөөдөр 4 хичээлдээ ажиллаж. Би энд хурж ирээд маш ихтгэл үнэмшилтэй байдаг. Анхнаасаа хурж ирээд энэ олон нийтийн зөвлөл эрх зүйн чадамжтай нийгмийн хүлээлтэнд таарч ажиллах ёстой бол энэ олон нийтийн зөвлөлд зүгээр нэг юм нэг сурталчилгааны самбар шиг энэ авилгах энэ тогтолцоог зүгээр нэг ингээд хяндаг гэж худлаа тийм юу биш. Жинхэнэ эрх бүхий орон тооны эрх бүхий хууль хэрэгжүүлэх чадамж бүхий санхүүжилттэй, цалин хөлстэй, хариуцлага үүрдэг ийм тогтолцоо байх ёстой гэж үзэж тэрнээс хойш 4 жил би энийг улсын хурал засгийн газар биднийг томилсон ерөнхийлөгчд асуудлаа тавиад өнөөдөр хүртэл явж байгаа. Би шулуухан хэлээ, би жаахан хатуу хэлсэн. Олон нийтийн зөвлөл гэж юм байдаг ёстой байна, ийм байгууллагын дэргэд тэрний энийг ингээ хяндаг ёстой байна гэд ерөөсөй байх ёстой юм гэж авчи хийц. Үний хэрэгтэй та бодлоо. Энэ цалингүй урамшуулалгүй тэр их том зүйлүүдийг ер нь бол бид нар хангалттай ажиллаж байгаа гэж өөрсдөө үздэг. Ийхүү тус зөвлөлийн дарга манай зөвлөл бол хамгийн сайн ажиллаж байгаа. Зөвлөл авилгын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг уриалдаг, судалгаа хийж засгийн газарт хүргүүлдэг, авилгатай тэмцэх газрын тайланд хяналт хийдэг гэж бие өмөрөв. Гэвч авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийг үнэн шударга байж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч байх зорилгоор байгуулсан болохоос тайлан гаргаад таг суу гэж улсын хурлаас томилоогүй зэ. Доллараар мэдээллийн хөтөлбөр Тэнгэр телевизийн төв студиэс та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Дараагийн мэдээллийг хүргье. Манай улс төг соёлын ариун өвтэй орон атал түүнийгээ олон нийтэд таниулах бодлогод орвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Тухайлбал Монголын үндэсний музейгээр жилд 12-аас 13 мянган хүн үйлчлүүлж байгаа юм. Эдгээрийн дийлэнх хувийг аялал жуулчлалын сар буюу 7-6 дугаар саруудад гадны жуулчид бүрдүүлдэг байна. Харин музей нээлттэй өдөрлөгөөр ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг гэжээ.
Монголын үндэсний музейн сан хөмрөгт ойролцоогоор 60,000 гаруй үзмөр байдаг байна. За музейн сан хөмрөгөө хандваар, худалдаа авалтаар, археологийн малталгаар гэсэн 3 төрлөөр баяжуулдаг лээ. За намар хичээл сургууль эхлэх үед болон аялал жуулчлалын сарууд буюу зуны саруудад тус музей үзэгчдийн тоо нэмэгддэг байна. За эдгээр үеүүдэд л жилд үйлчлүүлж байгаа 13,000 орчим үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ирдэг байна. За тиймээс үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч ажилладаг лээ. Ер нь бол музей үзэгчтэй нэмэгдүүлэхийн тулд үзэгчтэй татахын тулд тийм ээ байнгын үзүүлэхийн тархимаа нээлттэй ажилуулахаас гадна үзэгчдэд одоо шинэ соргог тийм ээ мэдээллийг хүргэх танин мэдхийн одоо ач холбогдолтой үзэсгэлэн энтрийг гаргах одоо шинэ үзэсгэлэн гаргаж байгаа нь бол музей нийгмийн өмнө хүлээсэн энэ үзмрийг хадгалах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, судлах энэ үүргийнхаа хүрээнд бол одоо олон нийтийг татах ийм одоо шинэ үзэсгэлэнгүүдийг бол гаргаж үзэгчдэд үзүүлж байна. За мөн дээрэс нь нас насны онцлог тохирсон хүүхдүүдэд зориулсан боловсролын ажлуудыг, боловсролын хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлдэг. Мөн одоо музейд одоо тийм ээ хэрэгжүүлж болох арга хэмжээ, зохион байгуулах, за мөн одоо музей үзэгчдэд үйл ажиллагаагаа сурталчлах, олон нийт рүү чиглэсэн, олон нийтэд хандсан олон талын үйл ажиллагаудыг бол бас өдөр тутмынхаа үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажиллаж байгаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 14 музей байгаа бол 21 аймаг тус бүр өөр өөрсдийн орон нутаг тохирсон музейтэй байдаг. За үүнээс аялал жуулчлалын ач холбогдолтой бүс нутаг болох Хүсгэл аймгийн төв музейгээр жилд дунджаар 15,000 орчим хүн үйлчлүүлдэг байна. За үүнээс 70% нь 0-18 насны хүүхдүүд байгаа бол үлдсэн хувийг гадны жуулчид эзэлдэг лээ. 2025 оны байдлаар 15,000 орчим иргэд бол музейгээр үйлчлүүлсэн байна. За эдгээр иргэдийн 60-аас 70% нь бол 0-аас 18 насны хүүхэд, за үлдсэн хэсэг нь бол гадаад дотоодын жуулчдыг бол музейгээр ийм үйлчлүүлсэн статистик мэдээлэл байна. За тэгвэл бүгд найрамдах Солонгос улсад музейг их ойлголт нь соёлын боловсрол, аялал жуулчлал, дижитал инновацийн төв болон хөгжжээ. Тухайлбал Сөүл хот дахь National Museum of Korea жилдээ хэдэн сая үзэгч хүлээ авч дуу дүрсний шийдэл хүүхэд залуучуудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг байна. За музейн орчин нь орчин үеийн технологид тулгуурласан гэр бүлэрээ чөлөө цагаа өнгөрүүлэх соёлын цогц орчин болж чаджээ. Гэтэл түүхийн хувьд нүүдэлчин Төрт ёс эзэнт гүрний үе археологийн үнэт олдророо дутах зүйлгүй Монгол улс музейн хөгжлөөрөө ийхүү хоцорч буй бодлогын сул талыг харуулна. Итали улсын Милан Кортино хотод өвлийн 14-р Паралимпийн наадам 3-р сарын 6-наас 15-ны өдрүүдэд болох бөгөөд 50 орны 665 тамирчин өрсөлдөх бол Монгол улсаас цаанын төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Даш Дондог очир сүхийн удирдлагадоор 3 тамирчин оролцох юм а. Гүйлтийн цааны эрэгтэйчүүдийн 10-20 км-ийн зайд ган бол Даш доржнаар уулын цааны төрөлд сэрэм тунцаг өрсөлдөнө. Өнөөдөр Милан Кортино 2026 өвлийн Паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол соёлын яам дээр боллоо. Монголын Паралимпийн тамирчид анхлан Сидней 2100-ны Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож эхэлсэн бол 2006 оны төрөний өвлийн Олимпиос өвлийн Паралимпиад оролцож эхэлсэн төвхтэй. Энэ удаагийн буюу Милан Кортиногийн өвлийн наадам манай баг тамирчдын оролцож буй 6 дахь Паралимп болж байна. Та бүхэн бол зөвхөн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараараас хорин өрсөлдөхөөс гадна өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа инх цагийн баатарууд, Монгол түмний бахархлууд юм шүү. Бидний гардуулах гэж байгаа төрийн далбаа бол эх орон, ард түмний итгэл найдвар бөгөөд та бүхэн энэхүү далбаагаа өндөр дүргэн мандуулж, Монгол хүний зориг, чадварыг дэлхийд дахин таниулна гэдэгт бид бүрэн итгэж байна. Милан Кортино 2026 өвлийн Паралимпийн наадамд оролцох эрхээ авч Монгол улсаа төлөөлөн оролцох манай 3 тамирчин гуруула өмнө Паралимп тэмийн тэмцээнүүд, Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчтай. Тэр дундаа өвлийн Паралимпийн наадамд 4 дахь удаа оролцох болсноор олон улсын хэмжээний мастер Гамболд нь Монголын олимпизмын түүхэнд онцгой амжилт хийсэн болж байна. Харин Монголын багийн төгчөөр ажиллах олон улсын хэмжээний мастер Даш дорж, олон улсын хэмжээний мастер Цэрэм Пунцагнаар Паралимпийн наадамд 2 дахь удаага эрхээ аван оролцох гэж байна.
Миний хувьд одоо Сочи 2014, Пинчон 2018, Бээжин 2022 гэсэн өвлийн паралимпийн гүйлтийн цанаар 3 удаа оролцохдоо дандаа Аз төвд тулцуулсан. Одоо тэгээд анхны Европ төвийн паралимпийн наадам маань эхэлжээ. Энэ гаргасан хугацаанд бол дэлхийн цомд 6 дугаар байр, Азийн цомын аваргын хүрэл медальтай, Америк төвийн хос хүрэлтэй тийм амжилтууд гаргацсан байна. Паралимпийн хувьд гэвэл 12 дугаар байранд шалгарч оролдож байсан. Одоогийн Италийн олимп маань миний 4 дахь паралимпийн наадамд ерөнхийдөө 12 дугаар байрнаас урагшлуулна, хагшаа шалгуулж оролтно, хагшаа шалгуулж оролтно гэсэн зорилготой спринт зайн дээр нөлцөө хүчээр сорж бэлдэж байна. Энэ жилийн бэлтгэл сургалт сайн хийгдсэн. Миний хувьд гүйлтийн цанаараа 2015 оноос хойш хичээллээд 2020 оноос үндэсний шигшээ авахд ороо юмсан. Тэгээд орж уснаас хойш энэ жилийн 4 үйлрэлт дөрвөлөнд нь бэлтгэл сургалтаа таслахгүй хийж ер нь форм алдаагүй. Энэ жилийн Милан Кортино паралимпийн наадамд бол яг 90 дээр мордно гэд мороор бол яг 90 дээр мордлоо гэж ярьдаг штэ. Яг тэрэн шиг ер нь яг бэлтгэл яг хангагдсан. 2022 оны Бээжингийн олимпиад харилцаар гаранц гараад тал замаа дуулж аваад харилцаар онцлог тэмцээний дуусгасан. Одоо тэрнээс хойш одоо 4 жил бэлтгэл сургалт тэмцээнүүд юм оролцоод одоо сүүл Словакс яг алтан медаль өртөж олимпик хэргийг маш сайн өртүүлснээр одоо Милан Кортино 2026 өвлийн паралимпиад наадамд оролцох хэрэгээ авсан. Ана паралимпийн тамирчид 2006 онд Италийн Турины өвлийн олимпиад наадмаас эхлэн өвлийн паралимпиад оролцож эхэлсэн бөгөөд 20 жилийн ой дээрээ мөн Италийн Милан Кортиног зорж буй сонирхолтой давсал болж байна. Уулын цан гүйлтийн цанын төрлүүдэд паралимпиад өрсөлдөх манай 3 тамирчин жилийн 4 улирлын турш бэлтгэлтэй форм сайтай байгаа бөгөөд паралимпийн эрх авахын тулд Европын цоврал тэмцээнүүдээс олон медаль түүсэн нь энэ удаагийн өвлийн наадамд ирэхгүй найдлага төрүүлж байна. Монголын үндэсний олимпийн хорооны ээлжид чуулган энэ сарын 12-ны пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан тус хорооны удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авснаа зарлаа. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүнээр олон улсын олимпийн хорооны гишүүн Баттүшиг дахин сонгогдохоор нэр дэвшиж буй бол дэд ерөнхийлөгчид 6, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгöd байна. Тодорхойлбол Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Монголын чөлөөт бүхэн холбооны ерөнхийлөгч Содбаатар дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Мөн гүйцэтгэх зөвлөлд улсын хурлын 2 гишүүн нэрээ дэвшүүлсэн нь соёл спортын сайд асан номин Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Ганбаатар нар байгаамаа. Түүнчлэн улсын хурлын гишүүн асан Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Амар Заяа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Триатлоны холбооны ерөнхийлөгч Сандав, улсын хурлын дарга асан Инх болдын хүү Монгол банкны төлбөр тооцооны газрын дарга Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Анар нар гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж байна. Үзэгч та бүхэн Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр хүрлээ. Маргаашийн ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.